Сайн байцгаана уу? Намайг челленжид дуудсан байна. Энэ челленжээр нэг асуудлыг гаргаж тавиад асуудлынхаа шийдлийг ярих ёстой гэж тайлбарласан. За би ямар асуудлыг сонгосон бэ гэхлээр энэ хүүхдийн тэтгэлгийн асуудлыг бол сонгосон. Манай Баянгол дүүрэг дээр энэ асуудал бол маш их олон тохиолддог. За зөвхөн Баянгол биш улсын хэмжээгээр энэ асуудал бол их байдаг. Гэр бүл салаад эцэг нь ч юм уу ингээ хүүхдээ орхиод явхад тэр ээж шүүхийн шийдвэр нь гарцсан ч гэсэн тэтгэлгээ авч чаддгүй. 20% нь л дөнгөж авч байгаа. Гэтэл энэ хүүхдүүдийг ээж нь маргааш насанд тэжээх хэрэгтэй, хооллох, унтлах гэд маш их зардлууд гардаг. За энийг нь араас нь хөөцөлдөөд аваад өгөх тийм бас механизм байдаггүй. Энэ маш их чирэгдүүлдэг ийм ажил байгаа. Иннээс болж энэ айл ядууралд бол өртдөг юм аа. Тэгэхээр бид бол энэ эрсдлийн санг байгуулчих. Нэгэнтээ төр үндсэн хуулиндаа хүүхэд гэр бүлийг төр хамгаална гэж заасан учраас энэ тэр эцгээс нь ирж байгаа цалингийн тэтгэлгийн мөнгө эртэл ямар нэг хэмжээгээр хөдөлмөрөөсний доод хэмжээгээр ч юм уу тэр хүүхдэд тэр тэтгэлгийн мөнгө цаг хугацаанд очиж явах хэвээр. За дараа нь тэр эцэг нь нөхөн төлөөд энэ эрсдлийн сан буцаад нөхөн төлөгддөг. Ийм байх гаргалгааг бол бид ярьсан. Энэ бол хамгийн зөв хувилбар юм аа гэж үзэж байна. Ингэснээрээ ямар ч байсан хүүхэд бол хохирохгүй. Төрвөл тэр аавын цалингаас дараа нь энэ тэтгэлгээ буцааж авах ийм зүйл байгаа. Бид бол энэ гэр бүлийн тухай хууль дээр энэ асуудлыг оруулахаар иргэдээс гарын үсэг цуглуулсан байгаа. За цуглуулсан гарын үсэг бол 80-аад мянган хүний гарын үсэг ирсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг заавал энэ хуулинд оруулж шийдэх ёстой. Шийдэл нь ямар байх ёстой вэ? Үг үсэг нь ямар байх ёстой вэ гэдгийг бид бол урьдчилаад хийж чадсан байгаа.